Ерөнхий эвийн тэтгэгч Primate. Хамтрагч Kitchen Studio. Мах. Байгаль эхийн олон сая жилийн турш урлаж буй хамгийн нууцлаг бүтээгдэхүүн бол мах. Биднийг маханд дурлуулж буй гол хүчин зүйл яг юу юм бол? Үнэр нь үү? Амтан бүтцэн үү? Эсвэл амьдралдаа зооглож байсан хамгийн сайхан стекний тань дурсамж үү? Мах бол бидний өнгөрсөн үеийн онцлог шинж, өнөөгийн амьдралын салшгүй бүтээгдэхүүн. Тэгвэл ирээдүйд яаж хувьсах бол? Бид ирээдүйн хамгийн чанартай махыг одоо цагт бэлдэж байх боломжтой юу? Шинэ мах, амттай мах, эрүүл мах, байгаль орчинд ээлтэй, бас мэдээж антидотж ээлтэй. Primate яг адилхан, гэхдээ өөр төвшних. Бид антидот шаардлагатай хэрэгцээг хангах үүднээс хамгийн сүүлийн үеийн технологиг ашигладаг. Дэлхийд цорын ганц онцлог болох бэлчээрийн мал аж ахуйг эрчимсэн фермийн аж ахуйтай хослуулж өндөр чанартай Монгол үхрийн махыг өдөр бүр цогцлоож байна. Чандагны талын шимээр тэжээгдсэн Монгол үхрийн махыг дэлхийд дахинд нийлүүлэх аялалдаа бид гарсан. Харин та бэлэн үү? Primate. Махны хувьсгал. За сайн байна уу? Сайн уу? Сайн явж ирүү. Сайн баярлалаа урсан. Баярлалаа. Орой минь. Орой минь. Сайн явж ирүү. Вау, баярлалаа. Яг өөрийнхөө мөнгөөр авсан шүү. Гүчи надаас мөнгө. За окей. Эдгээр галтгоонд орох уу? За, тий. Хоёрт клүү вайн бэлдсэн байна. Оо тий хүүхэн байна тий. За оръё. За ямар гоё юм бэ? Гэтэ чамайг урсанд тест баярлж байгаа штэ. Би чиний фэн ахгүй юу? Сая нааш ирэх замжингаа ярьлаа. Яасан би чиний бүх мэдээлэл чи өгсөн байгаа. Өнөөдрийн хэмжээгээ чи мэдчихээ юм. Манай ширээ ямар вэ? Ямар Гоё юм бэ. Баярлалаа. Гоё болъё. Өнөөхөө хаад ийг. Өнөөдөр супер болъё. Би юм идэгүй явж байгаа. За окей. Гэтэ хүмүүс нөгөө нэг арай хүлээ авалтай гэхээр юм идэхгүй штэ тий. Арай их юм идэх юм чигээ тэгж болохгүй тий. Үгүй шүү дээ. Зүгээр идэх хэрэгтэй байхгүй. Бид Харин хоёр гоё. идэх хэрэгтэй, тий? Идэх шүү дээ. Заавал идэх хэрэгтэй байхгүй. Юу ч идэхгүй ирсэн гэх хүмүүс тэгээд. Яг нөгөө яадаг вэ гэхээр бие организм чинь нөгөө энерги өөрөө алдчихж болдгоо. Тэгэхээр заавал нөгөө жоохон ч гэсэн идчихэж явахгүй болдгоо. Тэснэ арай их юм идээд үлчилчихсэн. Ladies first явчих уу? Баярлалаа. За. Яг уу? Гэт Бүр сайн аян хийж байгаа юм шиг бүр. Гоё. энэ яг клуб байна. Тэр бариад үз. Тэгээд энэ бол миний өөрийн жор байгаа. Хүүтэн өдөр яг ийм клуб вайн бол зүгээр яг мэдээж гадны соёл тоо. Гэхдээ бид нэр болохоор яг ийм клуб вайн яагаад дуудаг гэхээр мэдээж нэг дотор халаана. Гэхдээ нөгөө тийм согтох хэмжээг биш. Гэхдээ зүгээр нөгөө бүлэсгээ дуучиж байгаа болохоор алкогольны тэнцвэр нь нөгөө жоохон ууршаа. Тэгээд яг тэнцвэр нь гоёлчдаг. Тэгээд нөгөө дотор халааж өгдөг. Дааруулахгүй. Тэр жишээлбэл одоо ингээд хоолой сайжирж гоё хоол идэн гэж ирсэн хүмүүс нэг иймэрхүү 50 г уучих юм бол хоолны дуршил гэдэг лөө. Хөдлөн. Гоё хөдлөн тий. Өнөөдөр болохоор би та хэдэд юу хэлсэн бэ гэхээр ийм байгаа. Бууцааны салаад байгаа. Гоё жимстэй. За тэгээд бууцааны шүл байгаа. За тэгээд Primate brand-ийн мах байгаа. Хоёр төрлийн мах байгаа. Нэг нь дахиад, нэг нь болохоор бүхний мах. идэх гэж ирлээ тий. За тэгээд мэдээж хажууд нь хачир мачир янз бүрийн зүйлс ногоонууд байгаа. Тэгээд бас десерт бэлдсэн. Яа болноо. Бүр ингэ баглаад байх юм бит. Яг ресторан хоол хийж байгаа юм шиг гоё хэлбэрээр бэлдсэн байгаа. Тэгээд step by step бичиж байна. Чи хаалны мэрэгчлээ хаана эзэмшлээ? Би Швейцарт төгссөн. Швейцарт тий. Сая бас сурж байгаа гэдсэн чи яг юм. Ахад сурч байгаа. Тий. Би одоо Лондонд WST-гээр сурж байгаа. Тэгээд давхар Америкт Harvard School-д давхар сурж байгаа. Би дахиад нэг хүн ирсэн байгаа. Хэн бэ? Одоо удахгүй ирэх байх. Тэгээд ороод ирэхээр нь тий. Ер нь бол дөрвөлөө өнөөдөр хооллоо. Хоёр бол надад тусч болно. Эсвэл би хийгээд хоёр хараа зогсчих болно. Юу ч үйж болно. За. Тэгээ ер нь харсан дээ яа. Тийм үү. Энэ винанда юу хийсэн бэ? Цай маа хийсэн үү? Наадах чинь болохоор юу байгаа? Юу нөгөө cinnamon байгаа. Cinnamon-ы мод байгаа. Тэгээд нөгөө Star Anise гэдэг нэг юм од өгдөг шүү дээ тий. Од. Тий. Тэгээд сайн чанарын улгаан дарс.
За тэгээд мэдээж шинээр шахсан оранж жуус байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө сахаргүй. Тэгээд ерөнхийдөө яг юм юуг нь тааруулж. Ялон биш. Гоё. Тийм, яг таарч байна. Ялан дуртай. Чи зугасаад ялан. Гоё. За би энд нэг дахиад үлдсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө яг ийм одоо баярын өдрүүдэд бол ерөнхийдөө хүмүүс маш их одоо гэр бүлийн хоол идэх шүү дээ. Тэгэхээр нөгөө бүтэн одоо дахиад махаа ч юм уу эсвэл бүтэн мах шаарддаг шүү дээ. Тэгэхээр миний болохоор би бас нэг ийм бүтэн мах бэлдсэн байгаа. Тэгээ хоёр төрлөөр. Ерөнхийдөө хоёр төрлөөр. Яг нь хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах 16 арга байдیں۔ Тэгээ тэрний 8 нь нойтон боловсруулахаар 7 нь болохоор хуурай арга гэж байна. Тэгэхээр бид нар өнөөдөр нөгөө малын хөдөлгөөн баг хэсгийн мах учраас бид нар хуурай боловсруулах аргыг ашиглаж байгаа. Би шалшуугаа урьдчилаад халаацсан байна. Тэгээд ерөнхийдөө зүгээр зааварчилгаа болоход ингэдэг. Бүтэн дахиад яг брамитийн бүтэн дахиад байгаа надаа. Тэгээд хүмүүс дахиад яаж боодог вэ? Эсвэл яаж шаарддаг вэ гэдэг талаар бас та идэж гисэн. Яагаад гэвэл та 31-нд бас баярын өдөр бас юу. За зураг оруулах чанар нээс нэ. Тийм. Дахиад Би дахиад харсан юм байна гэсэн чинь нэрээ камерын дахиад. Яг харсан байгаад чи. яадаг вэ гэхээр ерөнхийдөө ингэдэг. Яг энэ гуйнаасаа барьж агаад тэгээд ингээд дарддаг байхгүй. Тэгвэл сайд уурж байгаа шүү дээ. Тэгвэл нь чэйжний энэ одоо мөгөөс нь уурж байгаа. Тийм. Тэгвэл ингээд цээж босч ирдэг байхгүй. Тэгэхээр дахиад хүмүүс буруу шараад идэв. Ингэж буюу цээж махын доош нь орж. Тэгэхээр дахиад зөвхөн нуруугаар ширдэг байхгүй. Зөвхөн нуруугаар ширдэг. Тэгээд шиг болоод байна. Тэгэхээр яг үхээр ингэж дараад тэнгуутаа нэг баримжаагаар 1 метр гарны утас ерөнхийдөө ингэж доогоор нь оруулаад тэнгуутаа ингэж x-лээд энэ дотор нь болохоор би үзэх юм бол амтлагч ногоо байсан юм. Ганга тэгээд росмарин буюу амтлууд. Ганга болохоор нөгөө гамдангийн ганга биш үү? Би яг хийж авсан. Би шиг хийж авсан шүү. Яг энэ нөгөө урам яг галтгоон зориулагдсан юм гангууд. Тэгээд энэ гангаар за тэгээд дотор нь ингээд яг хүмүүс Америкт бол илүү нөгөө оранж те эсвэл нөгөө янз бүрийн имжихэд идэг. Би бол яг жоохон Европ стандартаар тэгтээ өөртөө тааруулаад дотор нь бол зүгээр амтлагч ногоо хийсэн байна. Илүү амтлагч ногоо хийхээр яг өгөхөд нөгөө өөрийнх нь энэ махны мөн чанарыг илүү дэлгэж өгдөг байхгүй. Тэгэл нэг юм хийхгүйгээр тэгээд энэ гоён дээг нь үргэлээд тэнгуутаа нөгөө чинь эргүүлчихтэй. Тэнгуутаа яг өгөхөөр байчилж шүү дээ. Тэнгуутаа энэ дээр нэг x-лээд татаад тэнгуут ингээд цээж босч байгаа зэнараа ингээд шамбаага тийм бэ. за тэнгуут нь яг өгөхөөр ингэж татангуутаа эргүүлчихтэй. Тэг ингээд эргүүлчихээр яг өгөхөөр нөгөө хөдөлгөөнгөө болчдөг байхгүй. Ингээд цээж босоод ирж байгаа. Тийм Аа бэ. тэнгуут нь яг өгөхөөр одоо эн чинь нөгөө ямар ч хөдөлгөөн байхгүй. Би нөгөө ингээл ядаргаатай байхгүй ямар нэг хөдөлгөөн ихгүй нөгөө эргүүлцээ өгсөн. Тэр нь дөрвөн мөчийн л хүлээ ячлаа шүү дээ. Би бол өстэй хийх юм бод ингэж ярьж байгаа. Таажаа энийг барьчаа энийг тат. Яа зүгээр ингэ туулган цаасан дараагаад хэлбэрт гаруулчихлаа юм бэ. Яг хүмүүс бол ингэдэг нөгөө ингэсэн дахиад гаргаж иртээ. За. Гүүж байгаа нөгөө хонь гэдэг шиг. Тэгэхээр бид нар болохоор яа гэхээр яг нөгөө би мэрэгжлийн галтгоонд олон жил зогсож учраас яг ажлын юу биш. Яг Франц галтгооны стилээр л гэсэн үг л дээ. Ингээд ерөнхийдөө ихэнх тохиолдолд яа гэхээр эхлээд дахиагаа ерөнхийдөө боонгуудаа зүгээр тосолчтой. Тэгэхээр тосон дээр бид нар анхаарах хэрэгтэй. Монголчууд бидний хувьд хамгийн чухал зүйл юу гэхээр нөгөө 180 хэмээс дээш халдаг тос хэрэглэхгүй бол хавдар үүснэ. Яг үнэ. Тэгэхээр 180 хэмээс дээш халдаг тос буюу одоо би жишээл надад ийм оливнс байхгүй. Одоо warm pressed буюу одоо халуун аргаар боловсруулсан гэсэн. Тэгэхээр warm pressed оливн олийг зөвхөн халуун галтгоонд ашиглана. Cold pressed оливн олийг зөвхөн хүйтэн галтгоонд ашиглана. Хүйтэн галтгоо гэдэг нь зөвхөн салаад за тэгээ 100 ч юм уу те. Дахин халаахгүй үнсний бүтээгдэхүүнд шууд дээрээс нь хутгаад идэх тэр боломжтой тийм. Тэгэнгүүт халаадаг бүтээгдэхүүн гэхээр нөгөө 180 хэмээс дээш шатахгүй тэр тос нь хамгийн чухал. Тэгэхээр тос нь бол ерөөхдөө хамгийн чухал гэдэг. Монголчуудын хувьд бол бид нар одоо хойшуураа ч юм уу эсвэл борцгоо хайрахтаа нөгөө 180 халдаг хэмжээний тос хэрэглэхгүй байгаа учраас бас нэг тодорхой хэмжээний ходоодны эсвэл ямар нэгэн хавдарт өртөөд байгаа шалтгаан юм. Тэгэхээр бид нар тосон дээр бас маш сайн анхаарах хэрэгтэй. Махны хувьсгал. Надад болохоор юм юу байгаа. Бид хоёр яг дараад нь заагаад өгч болно. Энэ нөгөө давсны холимог байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө яг би ингэдэг гэртээ бол ерөнхийдөө нөгөө хямлаа явлаан давс хэрэглэдэг. Тэгээд хямлаа явлаан давс хэрэглээд дотор нь ингээд нэмэлт одоо ийм юу хийчих паприк ч юм уу тэ амт чинжүү нутаг жижиг сажиг амтлагчуудыг нэмээд тэгээд ерөнхийдөө энэ хойрон амтлагч яадаг гэхээр
давсны холимог. Гэхдээ энэ давс нь өөрөө яадаг гэхээр дотор нь одоо ийм бас нэг эмийн ургамлууд байдаг. Жишээлбэл Монгол амтар жишээл доктор Баатар жишээл Монгол одоо ийм юу гаргадаг шүү дээ. Нэг ийм янз бүрийн эмийн бэлмэл бэлддэг шүү дээ. Тэрнтэй адилхан би одоо жишээлбэл жишээл энэ дотор одоо юу гэдэг 3 сартаа нэлх халгаа ч юм уу те. За тэгээ гүргэн цэцгийн тохиур ч юм уу те. Ингээд нэг ийм эмийн ургамлуудыг холиод тэгээд давс хэлбэрээр болгох. Энэ давсаас илүү гарах уу? Болно шүү дээ. Би хоёлаа баагаад. За Ингээл би одоо энд юу бэлдсэн байгаа гэхээр надад энэ төмс байна. За яг хоо ийм жижигхэн төмснүүд байл зүгээр гоё юм байна. Тэгээд дотор нь зүгээр ингэ хайслаагүй те бас. хаслаагүй угаагаад цэвэрлсэн байгаа. Тэгээд дослоод амтлагч ногоо тавьчихж байгаа. Тэнгуутаа жоох амт оруулахын тулд мэдээ сонгон байгаа. Тэгээд энэ сармис. Наад бол чим энэ дотор байгаа юм бол би мэдэж байна. За одоо яадаг гэхээр ерөнхийдөө шууд ингэчих юм. Би одоо ингээд 180 хэмд нэг 45 минут явуулах юм. Ингээл дахиад маань ready болж 100% болчих гэсэн. Маш хурдан гэж тий. Хүнсний бүтээгдэхүүнийг бүс нутгийн бүтээгдэхүүнийг улирлын чанартай идэх хэрэгтэй байхгүй. Тийм тэрний юу гэсэн үг гэхээр бид нар ямар нэгэн энэ бүс нутагт энэ Монгол орны 21 аймагт ургаж байгаа дэлгэрж байгаа энэ хүнсний бүтээгдэхүүнийг улирлын чанартай идчихэж одоо өөрт хэрэгтэй шимт хичээлийг авах хэрэгтэй байхгүй уулна. Тэгээд үнэхээр ингээд хугацаанд дууссан бол тухайн улиралд гарч байгаа зүйлийг тухайн улиралд нь идэх хэрэгтэй байхгүй. Тийм. Тэрнээс биш хөлдөөгөөд идэх биш тухайн улиралд нь идээд авах хэрэгтэй шимт хичээлээ аваад нөгөө дархлааны системээр дэмжих хэрэгтэй байхгүй. Тэнгууд яадаг вэ бид нар чинь жишээл намар болонгууд баахан жимсгнүүд гардаг шүү дээ Монгол самар ч юм уу те. Тэнгууд тэрийг аваад хөлдөгч нь хийдэг. Тэнгууд үйл идэнэ нөөцлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь нөгөө бас нэг буруу систем болчиход байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр бид нар нөгөө 100 жилийн өмнө суурин иргэншлүү шилжсэн одоо энэ хөлбөрт бид нар явж байгаа шүү дээ. Дастай өөр тийм. Тэрнш бид нар нэг 4-5 цаг одоо хотод мал хариулаа явж байгаа биш шүү дээ. Тэгэхээр бид нар суурин иргэншлүү өгцөж усраас энэ хооллох соёл, ширээний ардах соёл, за тэгээ хоол боловсруулах гэх мэт зүйлүүдийг бид нар бас хувьсах тэр цаг нь бас болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бас зөв талаас нь бас хүмүүс ойлгосоо. Хүмүүс тэгээ хувьсах гэдээ ярихаар өөрчлөх гэж ойлгоод байгаа юм тий. Илүү мэдлэгтэй боловсрох мэдэх хэрэгтэй юм шүү тий. Мэдэхгүй юм бол мэдэж авах хэрэгтэй юм шүү. За би зүгээр нөгөө primate-ийг яагаад одоо өөрт гэртээ хийж байгаа гэхээр мэдээж нөгөө хөлдөөгөө fresh гэдэг үг нь одоо монголоор орчуулах юм бол нойтон мах гэж ярих юм уу те бид нэр нойтон мах гэж ярих те. Тэгэхээр нөгөө нойтон мах буюу одоо энийг жишээлбэл яг ингээд вакуумдал 0-оос нэмэх 2 хэмд ингээд дэлгүүрийн лангуун дээр хөрчөндөө бийждэг те. Тэнгууд энийг ингээд байлгаж агаад гэртээ хүн худалдаж аваад хөргчнийхөө 0-оос 2 хэмд махны хэсгээр байлгадаг байхгүй. Хөргч гэдэг чинь маш том систем байхгүй уулна. Нөгөө эрүүл мэндийн. За одоо өнгөрсөн хөргөчөөж ойлгоогүй юм чинь. Тэгээд хөргчнүүд шууд хөргчнийхээ тасгаануудыг нэг юм тоолоод эхэлж шээ. Хоёр гэртээ хөргчтэй юм уу? Байгаа. Бүр хөлтөөгч ч байна. За хөргч байгаа гэж би асууя дахиад. Байгаа юу? Хөргчтэй юу? Хөргч байна. За хөргчнийхээ номыг уншсан юм. Үгүй ч чи баталгаа тууцдаг наадас дээр. Уншсан гэхдээ маа нөхөр. Яс үцээрээ. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр хэрвээ хөргчнийхээ номыг уншигвал та гэртээ хөргчгүй байна л гэсэн үг. Яагаад вэ гэхээр хөргч бол танаа гэр бүлийн одод байхгүй. Тэр дотор хүнсний бүтээгдэхүүнийг хаана яаж байршуулах уу гэдэг нь хамгийн чухал байхгүй. Тэрнээс хүмүүс гэртээ дэлгүүрээс худалдаа авалт хийгүүтаа гэртээ шууд хаа хамаагүй хүнсний бүтээгдэхүүнийг байршуулчихдаг. Тэнгууд хөргчний нөгөө арын ханнаасаа ингээд температур нь өөр үлээж идэг байхгүй. Өөр одоо температур явж байгаа. Жишээлбэл махны хэсэгт бол 0-оос 2 хэм байдаг байхгүй. 0-оос нэмэх 2 хэм. За дээшлэнгууд яадаг хөр 4-6 хэм байдаг байхгүй. Ногооны хэсэг. Тэгээд дээшлэхээр 8-аас 6-аас 8 гэж байдаг байхгүй. Тэн дээр нэг одоо өрөөний температур байж болдгоо жимсгэн те. За тэгээд нэг жижиг сажиг варен ч юм уу тиймэрхүү зүйлс те. За тэгээд хаалганы явц нь болохоор 8-аас 12 хэм байдаг байхгүй. Ингээ өөр температур үлддэг байхгүй. Тэгээд нөгөө хасах хэмт чи юу гэдэг вэ гэхээр жишээлбэл тэнд бол яг хөгжилсэн те. Одоо нөгөө novel cuisine хөгжсөн оронд бол мөс байна, зармиг байна. За convenience food буюу одоо бэлэн лазаны ч юм уу бэлэн ийм одоо нөгөө юу гэдэг штэ те. Пицца ч юм уу хөлдөө пицца тиймэрхүү зүйл. Махны хувьсгал. Би л одоо энэ үзэгчдийг бүр энэ мэдээллийг бүр сайн аваад одоо хөргөч рүүгээ битгий яваараа манайхаа. Бидний гоё үзэж байгаа. Өнөөдөр бас За одоо яг уу гэхээр ерөнхийдөө маха шарах юм. Тэгээд ерөнхийдөө нөгөө мах гэдэг зүйл маань өөрөө за даа ялангуяа нөгөө үхрийн мах те энэ өөрөө биологийн бас нэг өндөр уургийн агуулмжтай. Тэгэхээр бидний хувьд болохоор маха зөв сонгох хэрэгтэй. Монголчууд бидний хувьд юу вэ гэхээр
малын хөдөлгөөн ихтэй хэсгийн махаар зөвхөн монголоор ярих юм бол нэгдүгээр хоол. Шүлтэй бол. Тий. Шүл гэж бууж юм тий. Шүрмслэг. Тий, малын хөдөлгөөн гэхээр хаа, гуй, цороо, хүзүү, одоо толгоо гэсэн хэсэг байхгүй. Баян хөдөлгөөнтэй байгаа. Хөдөлгөөнтэй байна тий. Хөдөлгөөн баг хэсгийн мах болохоор юу гэдэг вөхөр хонго, сүүж, нуруу, тэгээд голмох гэсэн хэсгийг хөдөлгөөн баг хэсгийн мах байхгүй. Тэгэхээр энэ хэсгийн махаар яадаг вөхөр хөдөлгөөн ихтэй хэсгийн махаар зөвхөн нойтон боловсруулал гаргачлан хөдөлгөөн баг хэсгийн махаар хуурай боловсруул. Яг уу яагаад заавал ингэж хоёр хуваагаад байгаа шалтгаан нь юу гэхээр мэдээж нөгөө малын хөдөлгөөн ихтэй хэсгийн мах чи өөрөө коллаген ихтэй. За дээрээс нь хүн урчиж. Нөө зочин шүү дээ. За эрэгтэй тал. Тийм үү. Эмэгтэй өөрсөн байгаа. Өөртөө сюрприз юм. Эмэгтэй хүн өөрсөн байгаа шүү. Махны хувьсгал. За хин ирсийг хараарай. Ямар удаан хаалдаагүй. Баг залгаад байгаа. Ажил Яа хийх гоё. Орой минь өргөж хүлээж авсан байна баярлаа. уу? Зурагтаар хараадсан амьдаар наах удаа. Оо ямар гоё зочинтой сайхан Тийм ээ. байна. Цүнх дүр юмтай Би ирсэн. өглөөгүй шиг. Оо ямар гоё өргөвчтэйгээ. Тэгээ энийг Хоол тэгэхээр идчихээ дараа нь яваа. Бид хэд нэг юм клуб айн ууж байгаа. Бүлэндээс салондарс тэгээд Болгох юм уу? чи ууцсан. за би өнөөдөр бид гурав сая ярьчаад байж байна. Ерөнхийдөө өнөөдөр нэг private brand-ийн дахиа за болон private brand-ийн үхрийн махыг тэгээд шарж хоол хийж байгаа. Энэ талаа мэдхүү. За өөрөө ярьж игээд байхгүй. Сонсчихсон уу? За ерөнхийдөө махан дээр шардлан дээр би нэг юм ярьчих. Юу яадаг вэ гэхээр махыг бүх талаас нь ерөнхийдөө шарах хэрэгтэй тийм. Бүх талаас нь. Яагаад гэхээр энэ дотор байгаа шимт хижээл гадагшлуулахын тулд бүх талаас нь шарж ийш нөгөө энэ нүхнүүд нь одоо төвжигдэг гэсэн үг байхгүй. Яг хүний арьстай адилхан байхгүй. Хүнсний бүтээгдэхүүн хасах 40 хэмжиж амьсгалдаг байхгүй. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүн хасах 40 хэмжиж амьсгалдаг учраас заавал бүх одоо махан дээр шиг бүх талаас нь шардаг. За ингээд ерөнхийдөө ингээд хайрлах. Мэргэжлийн үн чинь бүр ингээ халуун тоглоод гараараа ингээ шот хийдэг юм шүү дээ. Ямар авир. Манай хайрын тавтай адилхан биш. Би иймийг авсан шүү. Тийм. Ер нь бол галтгон ширмэн тогоосай мах шарах. Махны бизнест орсон чинь бүр гэрээ хутаг хайрын тавг оронгороо өөрчлөгдсөн шүү дээ. Садангаа цахирлыг үзэгчтэй танилцуулсан юм. Оо тийш дээ. За та танилцвал. Садангаа цахирл битээр ингээд маш олон жилийн өмнөөс MCS компанид цуг ажиллаж байсан. Тэгээ битээр одоо ингээд би асгаад садангаа цахирлыг ийм ажил хэрэгч тэгээд айгүй мундаг ийм боловсралтай заяа. Тэгээд ажлыг айгүй гоё ийм эвлэгхэн хийдэгтэн би амар гоё надад санагдав. Битээр айгүй дотны найзууд. Одоо Metagro гэдэг компани бүтэц хүн цогцлбор Хинтээ аймгийн Хэрлэн сум яг аймгаас нэг наашаа 150 км-т байдаг. Хуучин Чандагны сангийн аж ахуй гэдэг бүр социализмын үеийн тэр 77 онд байгуулагдсан сангийн аж ахуй юм бэлээ. Би 77 онд төрсэн байдий. Оо! Надтай ч цоо. Тэгээд 22,000 га эргэлтийн талбайтай тийм тэр үедээ бас улстай ургацынхаа гарцаар тэргүүлжсэн тийм ундаг сангийн аж ахуй байсан Чандагны тал. Тэгээд одоо тэр талыг 10,250 га нь одоо Metagro компани бид нар өхрийнхаа тижээлийг тарьдیں۔ Үр тариа, дарш гэд тариад тэгээд тарьж ургуулсан дарш тижээлээр өхрөө бордно. Гэхдээ бэлчээрээс бид нар 12-оос 24 сартай малчтаас өхрөө аваад тэгээд 3-5 сар тижээж агаад тэгээд одоо вакцины үлдэгдэлгүй, эмийн үлдэгдэлгүй гэдэг эрүүл ахуйн бүх нөхцөл шаардлага нь хангаад өөрөөсөө бас тэнд бас шинээр үйлдвэр сая 6 сард бид нар ашиглалтанд оруулсан. Үйлдвэртэй төгөөрөөд тэгээ Улаанбаатар руу ихний элчин бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа. Тэгээд цаашдаа олон улсын зах зээлд гарах ийм зорилготой. Тэгээд үрнээс нь ихсүүлээд өхрөөд ижээгээл үйлдвэртэй тэнд төхөөрөл тэгээд тэнд нэг 48 цагийн өмнө төхөөрсөн өхөр бол дараа нь тэгээд дэлгүүрийн сангуун дээр шууд ирж байгаа байхгүй. Яагаад 48 гэж байгаа гэхээр ер нь бол төхөөрсөн даруйда махыг загсаах хэрэгтэй юм билээ те буюу таашаа. Тэр загсаалт ч одоо яг нарийн юм байх шиг байгаа даа те. Яг ерөнхийдөө ингэдэг. Нөгөө яг сүүлийн үеийн буюу одоо шинэ үеийн гарт тугууны хэлбэрээр бид нэр ярих юм бол тухайн одоо энэ ингээд яс энэ мах энэ өөх байлаа гэж хэлээ. Энэ ясанд байгаа минерал байгаа шүү дээ тийм минералыг тэгээд мах руу навдаг байхгүй. Тэгээ ястаа хадгалдаг гэсэн. Тэнгуудаа ясын салангуудаа мах өөхтэй хадгалдаг байхгүй. Тэгээ өөхний үүрэг бол яадаг вэ гэхээр энэ өөхөнд байгаа
сүүний өвчл гэж байдаг хгүй. Milk enzyme гэж ярьдаг. Энэ сүүний өвчл энэ махыг ийм гантиглах тэр процедур руу хүргэдэг байхгүй. Гэхдээ хасах төчийн юм төрслөө үргэлжлэнэ. Махны хувьсгал. Одоо манай салангоо гэсэн салангоо. За Хоёр манай тооцоо гэсэн хадам маань одоо байнга праймитийн мах хэрэглэж байгаа. Манай ээж талууд ингээл татмал авч хөргөж ийн бол одоо праймитийн махыг яг нөгөө хэрэглэдэг те гуляшных татсан гэл ингээд бүр праймитийн хүмүүс тийм өдөр тутмын хоолны махын бас нэг яадаг юм шиг байна. Бид нар нөгөө нэг дандаа нөгөө зурагтаар ихлээл нөгөө стейк илүү их шаард яаж стейк шаарах вэ гэж тэгээд амт хүмүүс стейкээр нь хүлээж аваад тэгэл үхэр хэмжин тэрэн чинь бүх хоолны махыг зарил хүртэл одоо гарч байгаа тий гүзээ шир бүгд л ингэж гарч. Тэгэхээр нөгөө үхэр тижээж байгаа бол тест нөгөө нэг амьсгалаас нь бусдыг ашиглана гэдэг шиг бид нараас тэгээд нөгөө нэг харсан бол нөгөө бууц хурцөнгөөр бас бордоо хийдэг. Органик бордоо. Хүмүүс нөгөө эцсийн бүтээгдэхүүн нь илүү мал мах гэж хараад байдаг. А гэтэл одоо тэр түрүү ярьсан тэр нөгөө газар тариал ингэж тэгж штэ. Тэн дээр бас айгүй том Монголдо бас хувьсгал гэж ил болохоор юм болохоор тэг элдэншүүлэг гэж технологи байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг газар тариалан эрхэлж байгаа хүмүүс бол хамгийн чухал капитал нь бол хөрс. Хүн төрөлхтөө ер нь хамаг юмыг ер нь ихэнх нь ингээд бүтээгээд орлуулад ингээд хиймэл зүймэл болгочтой байна л да. Гэхдээ хөрсийг бид нар чинь хүнсээ хөрснөөс л авч байгаа штэ. Хөрсийг ерөөсөө тэгж хийж бүтээж болвол чадахгүй ерөөсөө хөрс бол ерөөсөө одоо бүх хүн байгалийн бүх юмны л одоо хүнсний эрх сурвалжтай тий. Тэгэхээр тэг элдэншүүлэг гэхээр яасан үг гэхээр одоо уламжлалтаар бол ингээд дээр үед бол ингээд нөгөө хөрсөө хаалдаг, эргүүлдэг тий. Тэгээ урин шийдэг, өнжөөдөг тий. Тэгэнгүүт манайх болохоор 10,250 гагаа бол жил болгон таримл. Тэгэхээр тэр таримлаа бол нөгөө хөрсөө сайн болгохын тулд бас ээлжлэн янз янзын төрөл төрлийн таримл ээлжилж хийдэг байхгүй. Тэгээд хог ургамлыг чинь нөгөө ургуулахын тулд нөгөө чухал юм ургуулаад тэр хог ургамл хэрэггүй шүү дээ. Тэхийн тулд тэр ингэж үндсээр нь ингэж хөрсийг хагалж хог ургамлынхаа үндсийг тасалдаг байхгүй. Тэгэлтэншүүлэг технологи гэдэг үг гэхээр хөрсийг хамгийн багаар хөндөж тэгээд бид нар үр тариагаа авчиж сүрлээ талбай дээр орхиод тэн дээрээ ингээд органик бод сүлдээ чинь гэсэн үг байхгүй. Тэр нь ингээд ялцмаг болоод хөрсөө ингэж илүү урт хугацаанд үржил шимтэй хിവэр нь хадгалж байлаа. Тийм л одоо зорилго. Тэгэхээр зөвхөн нөгөө нэг мал мах гэж бодоод идэг үндсэндээ яаж зохицуулбар гэж байгаа вэ гэхээр зохицоор нь асуудлыг шийдэх гэж яаж ингэж нөгөө хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа дээр доктортой өвчлөлт тулгамдж байгаа асуудлуудыг бид нар яаж зохицоор нь шийдэх вэ гэх. Тийм бэ. Тариаланчин малчин юм бэ. Тариаланчин малчин. ургамлын Агроном тийм бэ. Бүгд орсон. За Би махаа шаарчлаа. Одоо шарах шүүгэндээ хийчихье. Тэгээд хідүүлээ ерөнхийдөө бол махныг баримжаагаар бүтэн дахиад бол нэг 45-аас 50 минут 60 минут болтыг. Тэгээд тэр хугацаанд хідүүлээ ширээн дээр суугаад үргэлжлүүлээд яриа өрнүүлээд. За хоп бац илнэ. Дэлхийд цорын ганц онцлог болох бэлчээрийн мал аж ахуйг эрчимсэн фермийн аж ахуйтай хослуулж өндөр чанартай Монгол үхрийн махыг өдөр бүр цогцлоож байна. Чандагны талын шимээр тэжээгдсэн Монгол үхрийн махыг дэлхийд дахинд нийлүүлэх аялалдаа бид гарсан. Харин та бэлэн үү? Праймит махны хувьсгал. За ширээд ихсэн ба. Вау. Хайдын махны алагдлалтыг хараа та. Оо гоё шүү. Болголтон дээр супер уу. Энэ бол Primate Монгол онд байхгүй юу? За би энэ болохоор ингээд Chakrol гэдэг мах бүтнээр нь шарсан байна. За энэ төр тавьчих. Тэгээд энэ болохоор бүтэн дахиад байгаа. За энэ болохоор цэцэг байцаа. Цэцэг байцаа дээрээс нь бешамел гэдэг юм цагаан сүмсэд тэгээ бяцлаг тавиад. За энэ болохоор дахиад гамт шарсан. Монголоор орчуулах юм бол шин үрийн төмс гэх юм уу да. Зүгээр орчуулгаар нь хэлмэл. Гэтэ шин үрийн төмс гэдэг нь ийм мини төмсийг хэлж байгаа байхгүй юу? Ер нь бол би орчуулах юм бол герман болохоор тийм герман болохоор ноe картофел гэж нэрлэдэг юм жижиг. Тэгээд бууцааны салаад байгаа. Тэгээд гүзээлхний сүмстэй. За цааталт нь болохоор ээж будаа байгаа. Ээж будаа гэдэг нь болохоор нөгөө кино будаа байгаа. Перу улсад 4500 м дургадаг. Тэгээд эхийн сүг орлох үз 20 төрлийн амины хүчилтэй. Тэгэхээр тэгээд ээж будаа гэж нэрлэдэг. Тэгэхээр нөгөө 20 төрлийн одоо протеины агуулмжтай буюу уургийн агуулмжтай учраас тэгээд 4500 дургадаг. Тэгээд тэнд 4 төрлийн ногоо байгаа. Мини карот, тэгээд хэрээнүүд,
За улаан лойл тэгээд хавтгай ондуу. За саатал болохоор хамгийн дээдлээ лазаны юм. Датсан махна гэсэн баг. Ерөнхийдөө бол хүмүүс гайхаад байдیں۔ За би нэг талд нь ийм соус тавьчих. Тэгээ ерөнхийдөө хүмүүс яадаг вэхээр нөгөө яг мэрэгжлийн галтгоон зөксөд удацчаар угаасаа хурдан ажил сурчдаг. Тэгээд ер нь бол нэг галтгоонд цагийн дотор бол энэ хоолыг бол хангалттай их боломжтой. Би тэдний шинжилээр За нэг хоол би бол Гэхдээ биш үү? 3-аас хэлдэг юм аа. 3 цагаас. Гэхдээ биш үү те? Она хэр баярын хоол Хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр мах хөлдөө биш байх хэрэгтэй. Тэрнээс болоод бид нар уддаг юм Тий, тэрнээс болж уддаг байхгүй. За, би юу ич? Ямар үзэсгэлэнтэй. Юугаа? Дахиагаа эвдчихийдэх үү? Дахианы боодог гэдэг шүү дээ. Дахианы боодог. Яг л босс юм да нүдэн дээр. Тэгээ 2-3 эргүүлээд боссон шүү дээ. Амар болсон. Тэр чи яг дахианы За, боодог. та хэд нөгөө бүтээгдэхүүнээс амсч тавуулж дагуулж. Би бас галтгоонд байх дуртай. Тий. Ер нь сонголтууд бидний ингээд завгүй гэдэг тэгээд завгүй хөөхөд бас арайчтай тий. Тий. Манай ихнэр болоод ер нь галтаагаараа ойртойгоо уу ихэн ойртойг болоод 5-6 жил болж шүү. Тий. Хүүхдүүдээс томорчхоор тустаад тэгээ ер нь галтааганд байх дуртай. Галтааганд ийм байхдаа би хүүхдүүдийг гар утсаа халдуулж тэгээ яг ингээд нөгөө шүл муслагч ах буузаа тавьсан үедээ та хэд маань хаж байгаа нөөр юм хиймээ гэл уг нь бол хийдгэлээ. Гэтэ ийм нарийн гой юм хийхгүй л дээ. Үндсэн хоол хийдэг хоол нуудаа бол хий. Тэгээ баярын ширээн дээр дуртай. Цохоогоод ичдэг. Мандаг ямар мандаг вэ? Үйлдээ шууд битийн нүдэн дээр ингэлтэй. Тэр чинь шууд хамраас хүмэр санагддаг юм байна. Үйлдээ их чи. Гэтэ ер нь гоё. Уугнаа бол хоол хийдэг цартай. Тэ. Дуртай. Тэгэхээр би бол яг энэ тэгэл хараал энэ хүнийг одоо хараа тэр хэрхэн яаж хурдан хөдөлсөн. Тэр хараа юм асчлаад арчихсан Хурдан байгаа. хөдөлсөн. Дээгүүрээ хоол ичихтэй доогоор хөлөөр юм арчиж шүү. За окей, сайхан бодлоо. Үнэхээр гоё. За. Шууд зөрүүтэй нэдэд Зүгээр. Би нөгөө бахаа өвдөд жоохон Би завгүй. яг нэг салат хийгээд өгөх. Тэгээ, шууд салаатнаас эхлэе дөхөө. Салаат Яг хүмүүс юм сураа явдаг шүү дээ би. За баярлаа. яг одоо ингээд энэ Primate ихэлснээс хойш ямар ч байсан хөрөгчөндөө нөгөө хоногийн өмнө гаргаад гисгэчээд байгаа. Хөлдөөгчнөөсөө гаргаад уг нь бол бид нар аль болох шинээр нь нийлүүлэх гэж ордог. Гэхдээ манайхан ч болно хөлдөөч хэрэглээд дадцсан тэр явандаа өөрчлөгдөх хэрэгтэй гэж бодоод байгаа тийм. Тэгээ боёны нэвтрүүлгүүдээр гарч нэг хөлдөөгчний төлөв хөлдөөлөө тийм. Тэгээд юу юм бэлээ? Ажил ихтэй бид нар шиг хүмүүс болохоор ингээд нэг хөрөгчөнд гисгүй мах байхад тэгээ ялангуяа тэр нь хэрвээ стейк байх юм бол стейк гэж нэг 7-8 минутанд болгоно гэдэг ааштай. Тэгээ баг энэ ногоо нүүрс усаа бэлтгэд илүү хугацаа ороод махвал ерөөсөө айгүй амархан болж байгаа. Тэгээд манай хүүхдүүд эхлээд би нөгөө нэг шүүрхийгээр нь чадахгүй байх гэж бодсон ч хүүхдүүд айгүй хурдан шүүрхий маханд буртаалчсан л шүү дээ. Идэж чаддаг болчихсон. Primate brand-ийн мах бид нэр юу хийж байгаа вэхээр хөлдөөх шаардлагагүй. Шин одоо ийм савлгаатай пакэжтэй тийм. Одоо шин савлгаагаар ерөнхийдөө орж байгаа шүү дээ бас. Тэгэхээр ийм шин савлгаанд хийгээд тэгээд уугуудаа дэрээ яаж явах гэхээр хөлдөөхгүйгээр бид нэр хөргөчнөөхөө зөв хэсэгт махаа байрлуулж болж байгаа. Тэгээд цаг хэмнэн хамгийн чухал зүйл цаг байхгүй юу? Та дөрөв хэлсэн шүү дээ нөгөө өнгөрсөн цагаан сарын бууцны махыг шууд татсан мах авсан гэдэг. Primate мах авч ээж хаа бодсон мах хийчихсэн. Тэгээ нөгөө гараар татсан гэхээр үгүй машинаар татсан гэдэг. Гараар татсан гэж нэг яриад нэршлэл тэгээд байгаа тий. Тэр мөр бол амар өстэй тий. Чи бүр машинаар татсан бүр ингээд нэг юм юу болчдөг ч тий. Тийм шүүсэн шахтаад тэгээд нэг юм Машин цэцгээ шүүснээс авчиж хөрччихээр яг гараад гараад татсан. шүүст аваастай тий. тэгэхээр нөгөө машинцсан мах ингэдэг. Нөгөө хоёр төмөр ингээ өрөөд нь штэ. Тэнгүүд яг улаалт үсчихдэг байхгүй. Монголд яадаг вэхээр тэр чинь нөгөө машин татж явахдаа яадаг вэхээр мөс хийдэг байхгүй. Тэгжиж нөгөө хоёр төмөрийг ингээ өрөөд байхаар тэр чинь халаад бактери үүсэх боломж нь бүрддэг байхгүй. Тэгэхээр нөгөө машинцсан махны хууль гэж үүдэг байхгүй. Жишээл Швейцарт 2 хоног л хадгалдаг байхгүй. Та ёо илүү одоо Олон хонолохгүй. Жишээлбэл нөгөө кебабны газар байгаа шүү дээ. Швейцар, Герман ч битүү кебаб шүү дээ. Идэд. Тэнгүүд яадаг вэхээр тэд нар чинь нөгөө машинцсан махны хуйлтай учраас машин тахта заавал мөсийдэг байхгүй. Тэнгүүд нөгөө мах чинь температур нь 0 хэм дээр байхаар бактери үржихгүй тэгээ улаалт үүсдэг байхгүй. Тэгээ боловсруулсны дараа ямар ч нөгөө өнгө хөвөлгүй. Та шууд махнаас амсч. Тэгээ өхрийн махнаас эхлэе. Энэ мөн өмнө. Байж байгаа. Би танд өөр сүмс өгье. Улаан дарсны яг энэ улаан дарсны сүмс байгаа. Тэгээд энэ улаан дарсны сүмс ямар учиртай вэ гэхээр Primate нөгөө болооны ясаар хийсэн.
Болооны яс яд өгөхөр болооны ясанд нэг желатин ихэд өгөх. Тэнгууд нэг уян мөчний одоо нэг шингэн биш үү? Тэр чинь энэ сүмсээр нөхдөг байхгүй. Энэ сүмснээс туслыг уухад тэгэл жилийнхээ хэрэгцээ хангаж шүү дээ. Одоо тэгвэл бид нар ингээд жилийн хэрэгцээ хангаж. Одоо энэс нь илүү бас нэг наа авчихна. Энэ наана баах юм яриад хийж байгаагаа харуулад байгаа ч учиртай юм байна. Нэр гоё нэ. энэ гоё нэ. Юм ярмааргүй. Зүгээр махаа идмээр байна. Өндөр гоё. Хүн нөгөө яг энэ махыг хэрэглээд сурчих юм бол өөр мах руу орохоо болчихно. Манайх ер нь ингэж хэрэглээс орцсон. Өнөрөө тэгээ одоо жүжигчийн нөөцсөн кино, реклам шийдэмдэр орохоор ч нэг цаг хугацаа бүх зүйлийг хараад эдгээр амтгүй маш амттай юм шиг бодгож амттай амигч амтгүй юм шиг харагдуулаад байна. Энэ бол зүгээр яг нээсээ. За хий харгаа ягсан. Танах ер нь махны хэрэглээгээ шийддэг ба. Маш баг махны хэрэглээтэй манайх. Тэгээ би багаар авдаг. Нэг махаа авдаг, нэг гэр бүлийг яах хичээл. Энээсээ бачаа. Тэгээ надад бүр яг ямар хэлээд мэдээж. Ямар хөлн чи өөрөө авдаг юм уу? Тий, өөрөө очоод авчихсан. Тэгээд бас дээрээс нь нөгөө хөдөө гадааны ах дүүсээс ид ширдэг. Би тэгэхээр сайхан зогсож байгаа хүүдийг авд нийлж байгаа. Бүгдийн сайхан нөгөө газ уушиж хөвснөөс сайхан айлгаж байгаа. Бүгдийн сайхан идээд тэгээд хуваарлцдаг. Дөрвөн гэр бүлийг манай нэмэргүй явуулаад хадам аав ээж өөрөө аав ээж гэдэг. Тэгээд ингээ багаар авч өгдөг. Тэгэхгүй бол манад нэг өрөөл мах байвал за тэгээд бараг идэх хагжилсан шүү дээ. Хоньны махыг манайх их баг хэрэгэлдэг. Юу баг гэж байна. Чанжи карат яснуудаа авч үздэг. Манай ингаач нэг мүлжих дуртай. Тэгээд өхрийн махыг болохоор би 2 янзаар ангилдаг. Дан хуурай мах гэдэг. Тий, гэхдээ нөгөө гол мах одоо чингийн мах. Тэгээд тэрийг би ялахгүй гэж шүү дээ. Нөгөө чингийн явдаг мах, явахгүй махыг ялахгүй. Гарч байгаа. Тэгээд бараа махыг ягаад харьцлаас нь салгаад тэгээд өөхтөө адлагуулсан махаа бас тустай авчихсан. Яг хоолой яг нэг юм өөр шүү дээ. Нэг юм хоолын хэмжээтэй болгоод тэгээд яг ингээд өлтөөгөө за тэгээд тэрнээс цаашаа би яриад явах яаш. Тэгээд хэрэглээ. Бид нэг өмнөх дугаар дээр ингэсэн махыг яг авах хэмжээгээр яг мах авч болно. Primate махыг авлаа гэхэд өөр мах авсан ч гэж болно хамаагүй. Гэхдээ мэдээж бид нэр Primate мах fresh гэдгээр явж байгаа. Тэгэхээр бид нөгөө уламжлал хүмүүс нэгээс альтернативээс 100 жил шууд ингэж ямар нэгэн байдлаар өөрчилж чадахгүй гэх. Тэгэхээр би нөгөө step by step явж байгаа учраас бид нэр юу санал болгосон бэ? Авсан махаа вакуумчгаа гэж байгаа. Гэрийн нөхцөлийн юм жижигхэн вакуум машин байдаг. Тэгээд вакуумдад хөлдөөч. Тэгэх юм бол нөгөө гадны өнгө, үнэр, амт нөгөө хөлдөгчний төлөгдөл гэдэг юм орохгүй байна. Нөгөө жижиг 10 удаад байдаг шүү дээ өнгөхгүй. Нөгөө юугаа яадахад бол өнгөхгүй удаа гэж бохгүй 10 удаа. Гаднаас нарахаар ой наадагдсан байна. Тэгээд дахианы махны хэрэглээ, өхрийн махны хэрэглээ яг тэнцвэр байдаг манай. Тэгээд нэг 10% л далайн гаралтай нэг. Тэгвэл дахиад бол эндээс нэг чэж юм. Наа чи бодсон жинкин миний иддэг юм аа. Нэг цээж шүү бүтнээр нэ. Шууд ингээл үү? Тий, нэг нь. Мөн үстэй. За тэгээ амсаад үз. Сэтгэл сонсъё. За сонсъё. Яг натус зөндөө Ицээ. За, дахианы мах ямар вэ? Бүтнээр нь шарсан. Ер нь бол нэг 45 минутанд болчихж байна. Шүүслэг байна. Тэр нөгөө нэг яагаад битэрийг аж шүүд бүрхдэг. Нөгөө нэг олон гоо тэр одоо яах юм бэ нэг юу ч хайртай юм аа. Зургаач шишээрч энэ талын тавцсан. Одоо юу байна? Нэр гоё. Сүмс нь энэ байна. Хоёрт энэ байна. Энэ дахианы сүмс уу? Крем сүмс уу? Арай өөр. Энэ үнэхээр гоё. Үнэхээр гоё. Тэгээ гоё шарсан. Одоо нэг эдснээ ч гэдэг чинь тий. Гэхдээ зүгээр 1000 сонссоос нэг үз аваад тий хэрэглээд чанаар би нэг жижигхэн тавга аваад. Тэгээ та хэд лазаны үг. Тэгээ. Одоо Яг манайхаас юу гэж гаргаж байгаа? Өвлийн одоо эдэж гэхүү. Яг нөгөө манайхаа угаасаа уламжлалт нөгөө хоолны соёлонд нөгөө махаа ихээр нь авч байгаа. Тэгээ бас чанж манжаад. Тэгэхээр бид нар ингээд дандаа степ биш бас хоолны мах, өвлийн эд шинтергээд гарсан байгаа. Тэгээд нөгөө чанах нь энэ, тэ шарах нь энэ гэл татсан мах нь энэ гэл. Баярлалаа. арай жоох. За зүгээр. Дуртай. бид нар ч яг нэг ингээ аав ээжээс
ах хичээс ингээд өвлүүлээд өгцөн нэг юм за ингэдэж шүү энэ махаа ингээд энийг нь ялгаад ингэ чи ингээ эвдчих гээд аав зааж өгдөг ус. Одоо бид нар бол хүүхдүүдэд хэр бараг ингэж задахгүй. Нөгөө талаараа бас нэг юм зааж өгöd юм те. Энэ бол ийм юмны мах. Энэ бол ийм юмны дэш. Энэ бол ийм нэг ялгаж одоо ангилна гэх юм. Энэ лазаны болохоор юу байгаа? Татсан махаар хийсэн. Праймит те. Тийм праймитийн татсан махаар хийсэн. Тэгээд та хэд бас амсаад үзсэн. Ерөнхийдөө энд нэг юм 3 төрлийн боловсруулах арга явж байгаа. Нэг нь болохоор энэ лазаны болохоор нойтон боловсруулах арга. Шууд нойтноор нь явж байгаа гэсэн үг тийм. Бисээ нойтоо гэж. Тэгээд үхрийн махаа болохоор эхлээд хайрс тогтоогоод дараад нь шарах шүүгэн шарсан. Тэгсэн. Дахиад болохоор шууд шарах шүүгэн шарсан гэдэг 3 өөр температурын мах. Одоо боловсруулах арга байхгүй. Тэгэхээр гурлаа өөр боловсруулах аргаар ашигласан гэсэн. Би боян таваачд бүр яг энэ нөгөө хамгийн сүүлийн дугаар дээр гүн талархал илэрхийлээ гэдэг шиг нөгөө мах бид нар бол түүхийн махал одоо тэр хүртэл нь ингээд бэлтгээд боловсруулад ингээд өгч байгаа. Энийг тэгээд ийм гоё амттай болгоо дээрэс нь одоо нөгөө боловсрал тий ийм ялгаатай шүү гэд. Энэ бол яг нөгөө бид нар ганцаараа бүгдийг хийж болол барахгүй шүү дээ. Тэгэхээр энэ цаг заваа зараад бүтэн жилийн турш тэгээд маш олон дугаарт ингээд маш их мэдлэг мэдээллийг манай үзэг сонсогч хэрэглэгчдэд ингэж үн цэнтэй амьдралын чанарыг сайжруулах айгүй ийм үнэтэй зөвлөгөө өгч хамтарч ажилласанд маш их баярлалаа. Cheers. Махны хувьсгал. За десерт. За би та хэд гоё десерт бэлдсэн байгаа. За энэ болохоор энэ Өвлийн хүртнэр ийм бичмээс авч байгаа юм бэ? Харин За энэ болохоор юу вэ? Маракайбо гэдэг хар шоколад тэрний мөс ба. Тэгээд Доор нь шоколад нь шоколадны мөс ба. Тэгээд дээдлэлт нь болохоор жимсээр чимгэлцэн юм гэсэн. ямар гоё. Та тавуу Энэ үзэсгэлэнтэй амт чи хүрч чадах нь. Би дүүсэж Би тэгвэл гоё жимс болгоноос нь гоё тавиад тэгээд юу. Өө бас ингэж авах нь шүү дээ тий. Би бол яах вэ? Чи ихлээр надаар авахгүй ч үзэхгүй. Яг гоё амсаад одоо авсан ч гэсэн ялгаа яг ихний хараад жимсний мөсийг шоколадны мөсийг ерөнхийдөө нэг 3-4 цаг ерөнхийдөө хөргөчөнд байлгадаг байхгүй. Тэгээд нэг ийм бабл үүссэн байгаа юм одоо харах юм бол те ийм баблтай байх хэрэгтэй байхгүй. Дотроо ийм нөгөө хийтэй гэх юм уу те. Яг цаархаатай. Тэр Францэлтэй юу? Францаар ирнэ. Гэхдээ Швейцар Францаар. Франц Швейцар жоохон аялагтай гэсэн. Супермаркетыг өгдөлээ. Магаш. Маш харин тэр нь бичсэн гэсэн чинь би ингэж бодож байгаа байхгүй. Мистер Пастер дүүс. Тэгсэн чинь хажуудлаас би явахгүй гэдэг нүгүнзгсэн. Ингэж зовж биччихээ тэгж хэлэх ямар шаардлага байгаа юм. Би нэг анх сурж байхдаа нөгөө яг мэржлийн галтгоон ч дандаа Францаар ярьдаг хгүй. Зөвхөн Францаар ярьдаг. Дэлхийн хаан ч юм. Хятад бай, Солонгос бай, Япон, тэ Америк, Англи бүгд л заавал Францаар ярьдаг хгүй. Яг ихлээр нөгөө мэржлийн тоогоочор сурж байхдаа заавал Франц хэл сурах болохгүй. Тэгээ нэг юм 10 хэсэг хүчингуудаа 6-ыг нь уншаад байгаа хгүй. Тэгээ онгууд нь би тохойд нөгөө надад зааж исэн үнтэй. Энэ хэлээч согтуу бахта зөхөөс юм. 6-ыг нь яагаад гээгээ 4-ыг нь яагаад гээгээд байгаа. Нэг олон гээгүй техник дөрөөд хэлээ. Тэгэл хасаад уншдаг те. Тэгэл ингэ яагаад ингэ зөхөөц юм болоо гэж. Би нөгөө ерөнхий боловсролд 7 дугаар ангиас орсон байхгүй. Швейцарт. Тэгэнгүүт нөгөө Швейцар ч нөгөө 1-5 хооронд Франц хэлээ заачдаг байхгүй. Итали, Франц, Рето Романиш гээд Герман гээд 4 хэлийг шууд 1-6 хооронд бүгдийг заачдаг байхгүй. Тэгэнгүүт тэр хүүхдүүд чинь Итали тал руу Италиар ирчин, Франц тал руу Францаар ирчин, Герман талаа Германаар ирнэ. Тэгээ Рето Романиш гэдэг нь болохоор Швейцарын хуучин хэл байхгүй. Тэгэнгүүт бүх хэлээр ингээд хүүхдүүд ярьж чаддаг болсон. Би нөгөө 7 дугаар ангид орсон чинь Франц л байхгүй. Тэгээд хасагтай явцсан. Манайд зүгээр англи л ордог гэсэн. 7-оос шууд англи л орчихсон. Тэгвэл Швейцар хүмүүс Франц, Англи, Герман, Итали, Рето Романиш гэх 5 хэл шууд зэрэг сурах юм шүү дээ. Тэгээд Швейцар, Герман гэдэг бараг 6 хэл болчих واخгүй шууд. Ер нь бол Франц хоол, Франц пастри юу. Патисри. Патисри юм. Тэр юм хамгийн гайх байх хэрэгтэй юм шиг байна. Тэгээд нөгөө англичууд ч гэсэн үхрийн маха Францаар л ярьдаг юм шүү тий. Би цаг багтаа энэс байгаа шүү. Англи ч гэсэн нөгөө хоолны соёл, англи аяга хоол муутай гэж шалдсан шүү дээ тий. Нөгөө фиш чипсээс өөр юмгүй энэ төр гэдэг тий. Тэгээд
Францаас тэр нөгөө ялангуяа язгууртнууд нь тэр fine dining-ийн хамаг хоолных нь нэр нь Франц нэрнүүд л юм байл шүү дээ. Үхрийн маханд beef гэдэг чинь ер нь Франц үг юм шиг л шүү дээ. Бœuf гэж Тийм юм шиг шиг лээ. Бœuf гэдэг. Тийм. Тэгээд хоолны соёл бол ялангуяа бидний соёл ч гэсэн. Тэгээ 5 оттой тоож гэж үт юм уу? 5 отод жочт буудал гэж байгаа. 3 отод тоогооч гэж байгаа. 3 оттой тоогооч. Тийм. Тэгээд 19 20 оноотой гэж байгаа. Максимум 3 оттой тоогооч нь одоо тэр ресторанд ажиллах тохиолдолд тэрний нь болохоор 3 оттой ресторан гэдэг ч юм уу тэгдэм шүү дээ. Мишлен. Тэгээд үнэхээр гоё газар холцсон баггүй юу? Тэгсэн чинь 12 дэх курс аа. 12. Тэгсэн чинь нэг тэр Азиас ирсэн хүүхдүүд байсан байхгүй юу? Тэгсэн чинь тэр хэвчээ гэл идэлэн гэсэн чинь би Монголд би идчихсэн. Тэгсэн чинь маа гэсэн би буяа чамаа чи хийж өгчээсэн баг. Окей. Мандэр ичсэн. Тий, танад иржсэн. Чи яг тэгж надад ярьж. Тэгэхэд би тэрнийг ингээд Монголдо итцэн аюу гоё. Тэр нь сая надад аюу гоё санагдсан. Аль хэдийн experience болоод хувирсан мэдэрсэн байгаа. Тэгээд 8 цагт бид нар хоолнд ороод 11:30-д хамгийн сүүлийн десерттэй ийсэн. Яг тийм. Ер нь хооллох соёл тэгээд гэдэг бол удаан. Тэгээд юусоо гидс мэдс ингэж дүүрч цэцлэхийхгүй тэгээд цадсан них гоё юм. Тэгээд ингээд тий нойр хүрээд би ингээд нойрны солиогоо гаргаагүйсэн бижиж хоолоо идчихэд буудлын руугаа алхаж яхад них гоё ингээд бүр ингээд жаргалтай. Нөгөө ингэж ярьсан шүү дээ. Франц хоол би ч одоо нэг ахаа Парис явмаар санагдлаа гэдэг. Чи яасан юм бэ? Ахаа бич бодож. Чи түүний юм. Маш ингэж Франц хоол гэхэлэр амар том тогны голт ингээл нэг юм жоол гэдэг шүү дээ. Тэгэл нөгөө монголчуудын хоолны үнэлэмж, Франц хоолны үнэлэмж юм уруугаараа гэдэг тэрийг сонсчихсон уу? Эхлээд Францууд модерэ идээд гэдэг нөгөө харахад их тийм гоё ах хэвээр байна л. Тэгээд амталж үзээд тэгээ хоёрдугаарх нь амт гэж байгаа, гуравдугаарх нь хэмжээ гэж байгаа байхгүй юу? Монголчууд яг эсрэгээр эхлээд хэмжээ порц сайтай авах хэвээр. Тэгээд хоёрдугаарт амттай авах хэвээр харах байдал хамгийн сүүлийн. Тэгээд бид нар нөгөө дайны дараах цэснээсээ холдож чадаагүй хэвлэмэр байгаа байхгүй. Нөгөө evolution хийгээгүй нөгөө ямар нэгэн дайны дараах гэдэг чинь бол саяхны 100 жилийн байхгүй. Манай монголчуудын одоо эдийн ондааны соёл, эдийн соёл бол айгүй мундаг. Гэхдээ бид нар тэрнээсээ жоохон тасарсан л байгаа байхгүй. Тэрнээс яг энэ тал нутгийн амьдралын хэв маяг, тэ цаг улирлаа дагаж эдийн ондаагаа зөв зохицуулдаг бол бүр мундаг юм нүүдэлчдийн агуу ухаан байгаа байхгүй. Зүгээр л бид нар тэрнээс алсарсан л байгаа болохоос шүү дээ. Тэрнээс ингээл нэг тийм одоо ингээд түрүүн би ингээд ярьжсэн шүү дээ. Манай өхрийн аж ахуй гэл тэгээд нөгөө зөвхөн тийм тижээж байгаа биш. Бид нараас нөгөө тармил бэлчээрийн аж ахуй өөрөө 21-р зуунд яг ямар ах хэвчтэй те. Бэлчээрийн даац гэдэг юм биш. Гэхдээ одоо зөвлөлт бэлчээрийн даац гэдэг чинь одоо манайх ч одоо бэлчээр үнэгүй. Яг малын үйлчлэлийн татвар байгаа гэхдээ тэг штэ. Ер нь авч эхлэегүй байгаа. Тэгэл одоо байгалийн менежмент хийж штэ те. Ингээд өнгөрсөн өвлийн 100 болвол 8 сая мал те. Тэгэхээр ингээд нөгөө хүн өөрөө ахуугаа тэгж тэгшээлж ингэж яаж доктортой амжиргаатай байх вэ? Яаж доктортой хөгжилтэй хөл нийлүүлэх вэ гэдгээ бодохгүй бол байгаль их өмнөөс нь гоё ингэж зохицуулаад өгч штэ. Тэгэхээр дандаа байгалаараа байна гэж юу ах вэ? Энд чинь ингээд бас нэг хүн байгаль нэг юм даацын хэтрүүлэхгүй. Тэгсэн мөрчлөө тэр их мал чинь тижээж байгаа зуднаар байхгүй болчих юм бол наацх нь л одоо бид нар чинь сүүлийн үед нөгөө карбон эмишн гэж айгүйх ярьж байгаа штэ. Одоо хүлэмжийн хий. Одоо өхрийн махыг бас нөө тижээдлийн аж ахуй эднэрийг бас нөө метан газ буюу өхрөөс айгүйх тийм хүлэмжийн хий ялгардаг гэж үздэг байхгүй. Гэхдээ яг одоо бид нар болохоор нэг олон улсын санхүүгийн корпорациас IFC-гээс одоо зээл авч байгаа. Тэр хамгийн түрүүнд энэ олон улсын санхүүгийн байгууллагууд альва бизнесийн тэр нөгөө нэг CO2-ийн footprint гэж ярьдаг нөгөө уул мөр те ямар нэгэн үйл ажиллагаа явуулахдаа бага проблем тариад одоо байгаль орчинд нийгэмдээ бага проблем тариад аль болох проблем шийддэг. Одоо эрүүл мэндийн асуудлыг шийдээд эрүүл мах яаж бий болох вэ гэдэг юм уу те эсвэл бэлчээрийн дороотлын шийдээд те бага одоо хүлэмжийн хийм болон эмчилжилтийг бууруулах ямар шийдэл байж болох вэ гэх. Тэгээд бүр ингээд нарийн тооцож байгаа байхгүй юу. Нэг өхөр одоо жишээ дунджаар бэлчээрийн мал тарга твэрэг аваад насан турээд малчны зархад ч гэсэн эдийн засгийн үед боломжийн хэмжээнд төрөхийн болж дор хаяж 4-5 жил болж байгаа. Нүүдлийн аж ахуй яаж явах ёстой вэ гэдгийг бодно гэдэг маань өөрөө яаж одоо бага footprint буюу тэр уул мөртөөгөөр
өндөр ашиг шимтэй энэ аж ахуйг авч явах вэ гэдэг ухаан байхгүй. Гоё үгний сонголтууд нь ямар гоё. Би одоо наадах чинь хэлсэн бол найз нь хараа одоо 30 минут ярьсан байл. Тэгээд үнэхээр гайхамшигтай гайхалтай. Тий. Баяр хүргэе. Түүнд талархъя гэж. Одоо нөгөө бид нар чинь 12-оос 24 сартаа тугал баруу ахт нь авч байгаа шүү дээ. Тэнгүүт байглаасаа малын өөрийнх нь ийм өсөж байгаа одоо мөчтөн тий яг тэр үед нь ингээд сайн өндөр уурагтай шим тижээлтэй ингээд тижээлэр тижээчгээр өөрөө угаасаа өсөж байгаа амтан. Тэгээд тэрэнд нь өндөр уурагтай юм шим тижээлэр ячгаар хүн идэх уургийг бид нар хамгийн богино хугацаанд хамгийн өндөр үр шимтэйгээр тэгээд амт шимттэйгээр яаж ингэж бий болгох вэ гэд тэгээд яг одоо нэг тэр одоо эдийн засгийнхаа хувьд ч одоо байгаль орчин нийгэм засаглалынхаа хувьд ч гэсэн одоо үрэлгэн биш. Тэгээд хамгийн ухаалгаар яаж бид нар одоо энэ утасгал хөгжиж шүү дээ. Тийм хүмүүсийнхаа утасгал хөгжиж байгаа. Тийм тэгэхээр энэ бол авах юм манай одоо нүүдлийн соёлоос авах юм зөндөө байгаа. Гэхдээ одоо Франц хот гэдэг шиг тэр Anglo American culture шүү дээ. Одоо соёлоос бас авах юм байгаа. Тэгэхээр бид нар дорноос ч гэсэн өрний хүмүүс авах юм байгаа. Бид нар ч гэсэн өрний хүмүүсээс бас ингээд тэн дээр нэг юм фьюжн юм орж ирэх хэрэгтэй юм байна. Тийм яг тийм. Яг фьюжн юм. Нутгийн онцлог байгаа шүү дээ. Одоо жишээ нь манайх чи ингээд аригтай нутаг, ариггүй нутаг гэж нь Франц ягаад вино бид нар тэр виноны бутыг авчирч ургуулад яг ингэж энэ вино шиг гарахгүй шүү дээ. Тэгэхээр аливаа ямиг авчирч нутагшуулахдаа тэр нэг арга билгийг хослуулна гэдэг нэг тийм тэрнээс яг ингээд төв дөрүүл чинь тэр чигээр нь за энэ одоо манайхыг нөгөө Канада технологиор гэл тэр хүмүүс мэднэ. Тэгэхээр бид нар Канадуудын хэлснийг баа бэйгүү хийнэ гэж байхгүй шүү дээ. Чи байгаль цаг уур хүн зондоо тааруулна. Тэгээд дээрэс нь манайхыг хүмүүс айгүйх тэгж асуудаг. Танах одоо ингээд сайн үйлдвэрийн тий ангус мангус янз янзын ийм өхрийг тэжээгээд ийм гоё гантгэлсэн мах гаргаж ийн үү гэж асуудаг байхгүй. Өхөр суурлуулад ингээд үржил селекц хийж байгаа зөндөө хүмүүс байгаа. Одоо дорнд руу бол 5-600 өхөр суурлуулсан хүмүүс байгаа. Гэхдээ ер нь л энэ чи яг л Монгол бэлчээр өхөр. Яг зарим нь ингээл одоо симентал, ангус гэдээ байгаа л та. Гэхдээ ямар ч малыг ингээд яг тавлаг байлгаад өндөр шим тижээлтэй тий тэгээд хөдөлгөөнийг ингээ багасгаад ингээд ихлэхээр зэрэг ингээд би ерөнхийдөө ингэж тодорхойлсон. Би ингэж байгаа байхгүй. 100 төрлийн жор Монгол амт гэдэг ном гаргаж байгаа байхгүй би. Тэгээд тэрэн дээр primate мах бол Монгол амт. Энэ бол Монгол амт байхгүй. Өөрийн гэсэн характертай буюу одоо энэ мах болгон ч жишээл Kobe beef ч юм уу тий одоо Wagyu тий. За тэгэл Angus, Шотланд, Gaucho beef, Аргентин ч юм уу ингээд бүх өөрийн гэсэн характертай юм махнууд байхгүй. Тэгэхээр энэ бол primate мах бол Монгол амт байхгүй. Монгол амт. Одоо би ингээд нийт багийнхантаа тий нийлээд нэг 12 дугаар бид нэр ингээд хийчихэж байгаа байхгүй. 12 болчихлоо тий 12 болчихж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нэг юм энэ бүхэл бүтэн махны хувьсгал нэвтрүүлгийг базаад ярих юм бол хамгийн түрүүнд эхлээд нөгөө газар тариалангаас эхэлж байгаа тий. Газар тариалан буюу одоо тэр нэг юм ямар нэгэн одоо нөгөө эко тий одоо буюу дэлхийн байгаль ихтэй тийм хор нөлөөгүй түжээл одоо нэг юм нэвтрүүлж байгаа тэр шин технологи. За тэгээд нөгөө мэдээж нөгөө хослолмол аргыг хэрэгжиж байгаа. За дээрэс нь нөгөө тижээх тэр процедур нэг 150 хоногийн дотор тэр чинь зүгээр л өдөр болго ингээд өгöd авах штэ. Тэрийг бас хайрлан хамгаална, респект хий. Яг тэнд яг нөгөө тэр хүмүүсийн хийж байгаа ажлыг хараад нэг малтайгаа харьцаж байгаа байдал тэгэл гуйгаал аргадаал те цаг үе өөр мэдээж нөгөө Канада технологиор ч гэсэн мэдээж энэ чинь нэг бүс нутгийн онцлог гэж байгаа. Тэгэхээр ингээд тэр хүмүүсийн хийж байгаа үйлдэл харж байгаа байдал ер нь бол тис ондоо юм бэлээ. Ер нь бол энэ өөрчлөлийг хийж байгаа гэдгийг харж байгаа. Тэгэхээр эцсийн яг энэ бүлэгтээ юу гэхээр энэ нэг 21 аймагт одоо боловсрч байгаа энэ өхрүүдийг за мэдээж нөгөө бид нар зориулсан энэ мах боловсрч байгаа бүтээгдэхүүнүүдийг төвлөрөөд ингэж өөрчлөлт хийж байгаад нь маш их баярлалаа. Амар гоё юм байна. Би бол хүндэлж байна. Бас нэг холбоотой явж шүү. Нөгөө үндснээс ахуулаад, хөрснөөс ахуулаад, идээд уугаад ингэ боловсрч байгаа гэдэг шиг яг бид дөрвийн юм зочны яг бас хүү холбоо байна шүү. Энэ хүнтэй сайхан малаа өвсөө ургуулад малаад ижээгээ малын хамах нь ийшээ энэгээр сайхан хоол хийгээд битээр идэж гин. Тэгээ сэтгэлээ хэлж гин. Хамгийн чухал юм нь юу гэж стрессгүй байхгүй. Тэгээ стрессний гормон ялгархаар яадаг хөр нөгөө muscle star буюу энэ булчин чангарчдаг байхгүй. Тэнгуут бид нар нэг мах чанахаар те
Ов нь ямар гоё зөөлөн мах вэ гээл те. Зарим үед болохоор амар хатуу мах байдаг штэ. Тэгэхээр эн чинь нөгөө стрессний гормон ялгарсан мал гэдэг чинь өөр гэдэг байхгүй. Энийг би бүр зориуд бодож авчирсан. Энэ нөгөө манай Coca-Cola-гийн хуванцрын хаягдлагууд л хийгээд ер нь бол нөгөө төрөөнөөс хойш бид нар нэг уул мөр гэж яриад байгаа штэ. Нэг проблем үүсгэж биш. Тэ шийдэж амьдрна гэх. Тэгэхээр мэдээж энэ хуванцар болвол ундаагаас авлаад хийж байгаа. Coca-Cola болохоор бас ингээд бүх гаргасан хуванцраа буцаагаад эргүүлж ашиглаад тийм болно гэсэн зорилт 2030 он бүх хуванцраа аваад эргүүлж ашиглана гэсэн ийм зорилт тавьсан ажиллаж байгаа. Одоо бараг 30-40% нь болж байгаа. Тийм энэ жишээ нь 100% recycled гэж ярьдаг. Дахин ашигласан хуванцраар хийсэн цүнх байхгүй юу? Тий. Тэгээд тэгэнгүүтээ дотроос нь дотор нь бас юм байна. Үднээс би барьчихээр үгүй л гэдсэн. Одоо юу гараад би яг онгойлгож үзэж байгаа хэлэхгүй бол энд бас ахаад ундраа мэднэ. Би бас тонт гэдэг нөгөө энэ доктортой хариуцлагын нүүдэл чинь ингээд доктортой хөдөө аж ахуй бас амар чухал стандарт байхгүй юу? Амарч гэжтэй. Ер нь бол 5 тавлаг гэдэг одоо малын тавлаг, бэлчээрийн тавлаг, малчны тавлаг тий. Тэгээд малын нэрүүлгээд ингээд Швейцарын хөгжлийн агентлаг аягүй олон жил Монголд хэрэгжүүлсэн ногоон алт гэдэг төслийнхаа хүрээнд Монголын нүүдлийн соёл таарсан ийм стандартыг хитрхи төвөгтэй стандарт чинь зүгээр нэг цаасан буу гэж яриад байдаг шүү дээ. Ингээд цаасаар ингээд хүнийг ингээд дарамтлаад байдаг. Гэтэл амьдралд хэрэгжсэн ийм айтаахан нүүдлийн мал аж ахуй таарсан юм стандартаар малчид яаж хариуцлагатай байх юм бэ гэдэг стандарт нь гараад. Тэгэд энэ стандартыг авсан 13-4 юу байгаа юм хоршоо байгаа юм Монголд. Малчдын хоршоо. Энэ тонт их энэ хоёроо яг юм адилхан байгаа зү. Энэ эрэгтэй бэлий байна. Тэгэхээр энэ дээр ингээд юу байдیں۔ QR код гэдэг хэвгүй. Энэ кодоо ингээд нөгөө утсаараа уншуулахаар аль аймгийн аль хоршооноос авсан малчид вэ. Тэгээд тэр малчдынх нь бүр зургийг нь гаргадаг. Гоё юм байсан. Эхлээд манай малчид ингэдэг асахгүй. Зүгээр л ингээд юугаа өгчээс ахгүй юу? Зургаа өгсөн. Тэгээ манай нодлон ингээд загварын шоу болоод тэгээс тэгсэн чинь малчдын төлөөлөгчд ирсэн байхгүй юу? Нодлонгийнх болохоор гоолтой хөвсгөлөөс юу авсан байсан. Тэгсэн чинь шоунд ирснийхаа дараах нөгөө хоршооны дарга нь аймагда очингуудаа, сумандаа очингуудаа хүүш тэр зурагчин ингээд системд орсон байна. Та нар наатаха соль гэдгсэн чинь зүгээр л нэг ийм зураг байсан чинь амар гой цагаан сарын морь зортойгоо гой хувцастайгаа ийм зураг. Энэ хоёр янз гоолтой хөвсгөл гэж байна. Гоолтой гарч ирч. Энэ ноолуурыг хийхэд хоёр хоршооны ноолуур жишээ нь холилдож орсон байх юм бол ингээд өөрөөр хэлбэл гарал үүсэл нь тодорхой. Тэгээд тэр нийлүүлсэн хоршоо нь өөрөө хариуцлагатай нүүдэлчин стандартыг хангасан гэдэг нь 2 жилд нэг удаа яг юм аудит руу очиод бэлчээр нь талхлагдсан юм уу те. Тэгээд малчин гэдэг бүх үзүүлэлтүүдийн ингээ гараад ирж шин. Ямар гоё юм бэ? Өөс сайхан хинэг байх болсон шүү. Тэгээд зэг нэг байх болсон биз дээ. энэ зураг салиг байна. Зургаас амжаагүй цаашаа. үгүй Ингээ гарууд идэх. Энэ гоё байна. Энэ аюу гоё зураг байна. энэ ундраагийнх юм байна. Оо баярлалаа. За ингээд дулаахан энэ чинь яг 31-нд өгсөн. би ингээд өгчихгүй. Энэ хайрцгийн дараа нэг Шууд өмсөх юм уу? За тайлчих. дулаа яваарэ. Дулаа яваад мянган лаг. Дэшээ арсан саваа. Гоё юм биш. Энэ ч хар балтон дээр ингээд Яа нэг хайрцагтай нэг чи гоё бэлээ. За Кинкер баярлаа. гоё юм бэ тий. баярлалаа баяжчээстэй миний хамгийн гоё өдрийг бэлгэллээ. Гоё зочдтой тий. Он дуусах юм шүү дээ. Ан дусхамшил эргэжчэлтэй гоё ахнаа. За үзэгчдээ бидний болохоор нийт 12 дугаар махны өвсгөл нэвтрүүлгийг хийсэн. Тэгээ та бүхэн энэ дугаараар энэ нийт 12 дугаарыг алгаслагаа үүссэн байх гэж найдаж байна. Тэгээд бидний хувьд бол та бүхэнд энэ Novel Cuisine буюу шинийн галтогоо за дээрээс нь махны Metagro компани зорж байгаа зорилго за хийж бүтээж байгаа зүйлийг та бүхний гэрт гарт очдог тэр махыг яаж одоо бүтээж байгааг харсан баг. Тэгээд хамт байсанд маш их баярлалаа. Бүгдэнд нь шинэ оны мэнд, шинэ оноо сайхан ухтаараа эрүүл их сайн сайхныг хүсье. Махны өвсгөл Primate. Баярлалаа. За, cheers. Нэг тулгч хэлэхөө. Баярлалаа ирсэн. Вау. Үнэхээр гоё билег байлаа. Баярлалаа. Одоо шууд өмсөе.